Өнөөдөр хэдүүлээ өөрийнхөө гараар чизкейк хийцгээе. Эхлээд хэдүүлээ крем чиз хий. Надад ийм гашилсан сүү байсан. Та нарт байхгүй бол лимон ашиглаад сүүгээ гашилгаарай. Сайн буцлагж агаад эдмийн шүүгээ давнаа. Энэ илүү гарсан шар сүүгээр нь талах барьж болно. Цэлцэгнүүр чихэр хийж болно. Хадгалчий. Харин шүүгээд гарсан эдмээ блендер тийгээд баг зэргийн чимэх давс хийгээд тэгээ сайн блендерт нээ. За ингээд крем чиз маань иймэрхүү харагдаж байна. Үүнийг хөрөгчөнд 2 хоног хадгалж болно. Одоо харин тортныхоо суурийг нь бэлтцгээе. Бичэн Орео 2 ашиглаж байгаа. Ореогоо сайхан намтаглаад нүдэд өгнө. Сайн буталсан бол хайлуулсан цэцгийн тосхийн үүнийг хутгаж байгаад суурин дээрээ жигт тараана. Сайн нэвтэрших ёстой шүү. Орео багцсан учраас бичэнтэйгээ холиод ийм болсон. Хөрөгчөнд 2 цаг байлгаарай. За түрүүн бэлдсэн чиз крем дээрээ 100 г сахар, 1 чимэх давс, 2 өндөг гинэ. Энэ доор нь байгаа том тавганд нь халуус хийгээд крем чизээ жоохон шингэрүүлнэ, хайлуулна гэх юм. Усаа хийхдээ жидэг тавг руугаа оруулцгаа болгоомжтэйгээрээ. За иймэрхүү шингэн болсон харагдаж байна. Энэ дээрээ өтгөн тараг нэмсэн. За сайн гутгаад бэлтгэц маань бэлэн болж байна. Бүхэлгүй болтол нь сайн хутгсан болвол хөргөгчнөөс аваад дээрэс нь хийнэ. Дотроо бөмбөлөггүй хийгүй болтол нь сайн товшоорой ширээн дээрээ. Подноос нэрээ ус хийгээд бэлтцээ хийгээд урьдчилж халаас нь 180 хэмт 30 минут болоход ийм болно. За ингээд янзын гоё юмтай чизкейк гарсан. Гэхдээ жоохон царай мотой байна уу?